Бэлчээр нутаг бол Монголын эрдэнэсийн сан, өвөг дээдсийн буян хишиг, үр хойчоосоо зээлж авсан баялаг юм. Монгол орны хүнсний аюулгүй байдлыг хангах, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулах нэгэн том хөшүүрэг бол онгон зэрлэг байгалийн соргог бэлчээрт дэвшилсэн малын гаралтай бүтээгдэхүүн юм. Гэвч 2017 оны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлангаас үзэхэд бэлчээр нутгийн 57% нь унган төлөвөө алдаж, үүний 13% нь байгалийнхаа исаар нөхөн сэргэхээргүй болжээ. Иймээс цаг алдалгүй доройтсон бэлчээрээ сэргээж хүн амаа эрүүл бүтээгдэхүүнээр хангаж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар нэр хүнд үнэмлэмжээ өсгөх цаг хэдийн иржээ. Байгаль орчиндөө ээлтэй, нүүдэлж малчдынхаа эрүүл бэлчээр төсөгсөн, мал амьтны эрх ашгийг дэйдэлсэн, өндөр чанартай түүхийд бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө ажиллацгаая. Бэлчээрийн үндэсний 2 дугаар форум 2018 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дугаар сарын 1 Туушин зочдуудад